өөрчлөлтөө дагаад бол энэ гендер суурилсан хүчирхийллийн одоо арга хэлбэр бол улам одоо хувьсан өөрчлөгдөж байна. За тухайлбал бусдын одоо хувийн мэдээллийг ямар нэгэн байдлаар одоо олж авч түүнийг одоо цахим орчинд гаргана гэж бол сүрдүүлэх. За дотн харилцаатай байсан хүмүүс одоо бие биенийхээ одоо дүрс бичлэгийг одоо олон нийтийн сүлжээнд тавьж иргэшээлтэд оруулж одоо замнал хийх, сүрдүүлэх мөн одоо үе тэнгийн хүүхдүүд бол цахим орчинд бие биенээ дарамтлах, дээрлэх цахим технологиг бол ашиглан хин нэгний дүрс бичлэгийг AI технологиор одоо өөрчлөн одоо тэр хүнийг харлуулах зорилгоор нэр төрд нь халдах иймэрхүү одоо асуудлууд бол түгээмэл байгааг бол та бүхэн бид мэдж байгаа. За эдгээрийн гол хохирогч нь бол одоо олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг охид эмэгтэйчүүд, хүүхдүүд мөн одоо сэтгүүлчнэр, улс төрчнөр бол гол одоо хохирогч нь болж байна. Технологи ашиглан үйлдэгчдийн гендер суурилсан хүчирхийлэл нь бол одоо маш хоруу чанартай хохирогчийг одоо амиа орлогоос өөр аргагүй нөхцөл байдалд бол ийм хүрэгдэг ийм асуудал байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн дунд 2021 онд хийсэн цахим орчинд аюулгүй байдлын судалгаанаас харахад бол судалгаанд оролцогч хүүхдүүдийн 43% нь бол энэ цахим орчны одоо дарамт хүчирхийлэлд өртсөний улмаас амиа хорлох талаар бол ярьж байсныг одоо сонссон гэсэн ийм одоо статистик тоо байна. Нөгөө талаар нэгдсэн үндэсний байгууллагын одоо хөгжлийн хөтөлбөрөөс 2024 онд хийсэн судалгаанаас хүүхэд залуучуудын 51.3% нь энэ цахим орчны одоо дарамт 5% нь бол бэлгийн дарамтанд бол өртдөг байна гэсэн ийм судалгаа статистикуд бол байна. За хүний эрхийн үндэсний комисс энэ асуудалд анхаарал хандуулж 24 оны одоо илтгэлдээ энэ асуудлыг тусан улсын их хурлаар бол хэлэлцүүлж улсын их хурлын одоо 77 дугаар тогтоолыг бол гаргуулсан байгаа. За бид нар энэ асуудалд бол хууль эрх зүйн хүрээнд бол ямар одоо өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлагатай байна. За энэ технологи ашиглан үйлдвэрлэж гендер суурилсан хүчирхийллийн хохирогч хамгааллын асуудал мөн одоо үрдэн шалгах ажиллагаа үрчин сэргийлэх чиглэлээр ямар үр дүнтэй арга хэмжээг зайлшгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа асуудлыг бол тусгасан байгаа. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн энэ тогтоол тусгагдсан асуудлыг бол засгийн газар бол хэрэгжүүлэх одоо үүрэгтэй технологи ашиглан үйлдвэрлэж буй гендер суурилсан хүчирхийлэлтэй хамтдаа тэмцсэн. Мэдээллийн технологи хөгжсөн өнөө үед таны хүүхэд цахим орчинд чөлөөтэй аялж, дуу сонсч, кино үзэж, найзуудтайгаа чаталж, хүссэн мэдээлэлээ олж авч байна. Гэвч зохисгүй хэрэглэнээс болж таны хүүхэд эрсдэлд орохоос томчууд та бүхэн л урьдчилан сэргийлж чадна. Үүний тулд та өөрөө холбооны операторууд дээр очин хүүхдийнхээ барьдаг гар утасны дугаарыг албан ёсоор нэр дээр нь бүртгүүлээрэй. Ингэснээр таны хүүхэд цахим орчинд насандаа тохироогүй зураг дүрс мэдээлэл хүлээн авахгүй байж элдв төрлийн гэмт хэргийн золиос болохоос сэргийлэх бүрэн боломжтой. Хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангацгаая. Намайг ухаалаг гэдэг. Би өдөр болгон интернетээр аялж олон мэдээллийг авч чаддаг. Найзуудтайгаа буухалах, шинэ мэдээлэл олж авах, шинэ найзуудтай болох, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, хөгжилтэй зүйлсийн талаар ярилцах гээд интернет надад өөрийн мэдэхгүй шинэ содон зүйлсийн талаар зөндөө мэдээлэл өгдөг. Заримдаа танихгүй хүмүүс ч найзын хүсэлд илгээх нь би. Яадгийн билээ. Танихгүй хүнийг авах нь эрсдэлтэй юм шиг, зургийн цаана хэн байгааг мэдэхгүй ч надтай ч хэцүү юм шиг байна да. Зургнаас нь харахад ч хөөрхөн юм аа. Сайн хөвгөн шиг санагдаад байна. Ерөөсө хүсэлтийн авч найзууд олноо. Найзуудаа шинэхэн найзтай харуулъя. Тэр ч бас зургийг авалсан. Зургнаасаа жаахан өөрөө л юм. Гэхдээ тэрнтэй харьцахад үнэхээр хөвгөлтэй байдаг. Тийм болохоор итгэж болох байхаа. Энэ зам нэлээд харанхуй юм аа. Гэхдээ намайг хөргөж өгөх хүн байгаа юм чи юунаасаа ч яахав дээ. Би энэ зүйлийг хүсээгүй штэ. Сайн хүн шиг л надад ганцхан танихгүй хүнд итгэсэн миний буруу байж хүсэл мөрөөдөл гэрэлд ирээдүг минь өгөө хийж харанхуй ангал руу намайг татан орууллаа. Одоо намайг хэн сонсохгүй яагаад гэвэл би хинт ч хэлээгүй. Үгүй ээ. Энд чинь зөөдөө. Тийм байлгүй дээ. Би гэртээ байна. Зургийн цаана хинж байж болно. Зураг мэдээлэл зэрэг нь бүгд хаалттай байгаа нь эргэлзээтэй. Интернетээр танилцах нь хэр зөв шийдвэр вэ?
Хувийн мэдээлэлээ паблик тохиргоонд нийтлэх нь эрсдэлтэй. Зураг хувийн мэдээлэлээ бусдад хуваалцахаас өмнө сайн бодоорой. Хэрвээ танихгүй нэгнээс эргэлзээтэй хүсэлт ирвэл хүлээж авахгүй байх нь эрсдлээ сэргийлнэ. Хэрвээ хэн нэгэн айлган сүрдүүлэх ч юм уу доромжилбал блоклох ба өөрийн ихтгэлтэй ойр дотны хүнтэй заавал хэлээрэй. Мөн хэн нэгэнтэй уулзахдаа заавал хэлээрэй. Өдрийн цагаар олон хүнтэй газар уулз. Гэр бүлийнхэнтэйгээ байна гэдэг аз жаргал биш гэж үү? Хэрв найз нөхөд ойр дотныхын хэн нэг чинь хүнд байдалд орвол хүүхдийн 108 утсанд мэдээлээрэй. Цахим орчин хөгжилтэй зугаатай мэдээлэл авч болох үсч өөрийн аюулгүй байдлаа хамгаалахаа битгий мартаарай.